За сайн бацгаана та бүгдд энэ өдрийн мэндийг хүргэж байна. За ингээд teslatraders.com-ын зүгээс өнөөдрийн Bitcoin, USDT буюу Tether-ийн харьцаа Binance Exchange дээр явагдаж байгаа. Энэ үйлдэл дээр жоохон дүгнэлт хийж ярилцсан юм аа. За яагаад Bitcoin-ыг онцлог сонгож ярьж байна гэхээр яг үнэн хэлэхэд бол айгүй жоохон онцгой өдөр зурагдлууд бий болчлоо. Тэгээд дээрэс нь гадуураас элдв янзын мэдээллүүд яригдчих эхэлж байна. Ялангуяа USDT буюу Tether энэ маань анх гарсан цагаас эхлээд нэг Tether $1 үнэтэй харьцагдаж явж исэн. Одоо хүртэл явж байгаа. Та бүхэн мэдж байгаа. Нийт market cap-ийн хэмжээ нь бол Tether чинь $58 billion market cap-ийн хэмжээтэй. Гэтэл гадуур явж байгаа энэ мэдээллүүд янз бүрийн олон зүйлүүд ингэ яригдж байна л да. Угаасаа айгүй том bubble, айгүй том юм зүйл болж ийн гэж яригдж байгаа ч гэсэн гол энэ USDT гэдэг Binance дээр, KuCoin дээр, энэ өөр арилжааны exchange-үүд дээр доллараар солигдож хийгддэг ялангуяа future and margin account-уудаар ашиглагддаг энэ USDT өөрөө жоохон Virgin Island дээр офшорын бүс нутагт байрлаж байгаа газартай их холбоотойгоор гадуур яригдаад байна л да. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр мөн дээрэс нь өөрийнх нь одоо USDT-гийн нийт $58 billion гэхэд энэтэй харьцах хэмжээний доллар байх ёстой гэж бодож байгаа ш. Тэгтэл энэ 3% хүрэхгүй хэмжээтэй бэлэн мөнгөний нөөцтэй гэж яригдж байна. Энэ нь бол энэ Tether ялангуяа энэ чинь баг бүхэл том exchange дээр арилжаалагддаг энэ электрон доллар штэ coin. Тэгтэл энэ жоох ингэж асуудал дагуулж байгаа нь бас биткойноос нэрлийн сөргөөр нөлөөлөх байхаа. Тэгэд энэ chart analysis, chart буюу зураглал өнгөрсөн түүх бидний түүхэн дээр тулгуурлаж ирээдүйг тодорхойлдог. Тэгэд өмнөх Facebook-ийн апдейт дээр хэлсэн энэхүү зон маань алдсан. Яг тухайн өдөр та нар анзаарсан бол юу бас ярьсан линк энэ яагаад гэхээр 200 өдрийн мөнгөний average-ээсээ айгүй дээр явжсэн байхгүй daily зураглалаар болохоор тэгэд энэ бол тухайн өдөр дээр хамгийн том унаа байсан. Тухайн үед бол манай гişүүд бол энэ 8-аас орсон. Энэ 8-аас ч 41 гэдэгтэйсэн мэтлээ. Тэгээ 26 дээр миний хувьд зарах захиалга тавьсан байсан зарагдсан. Энэ том унаа. Ерөнхийдөө яаж унсан бэ гэхээр нэг өдрийн дотор хэдэн % унсан байна. Асар өндөр энэ %-ийн унаа хийсэн шүү. Нэг өдрийн дотор 50% унсан байгааз. Тэгээд тохиомжлыг үзээд бас энэ дээр тосолт хийжсэн, энэ зүгүүд дээр тосч авсан, ингэж бүр сайн тосч авсан хүмүүс бол энэ дээр бол нэлээд мөнгө хийсэн баха. Дэшиг өгсөхт нь бас тийм ээ. Тухайн үед бичлэгийг үзээд энэ чинээс нь уналтын дагуу орсон хүмүүс бол 20 leverage, 100 leverage-тэй бол зөв цэгийг entry хийж орох нь бол хамгийн гол байдаг. Тийм учраас зөв entry хийж орсон хүмүүс бол энэ дээр нэлээд ашиг хийсэн баг гэж бодож байна. Яагаад вэ гэвэл энэ 200 өдрийн мөнгөний average-ээс энэ 200 өдөр гэдэг нь бол за биткойн дээр жишээлбэл би different page магадгүй өөрөөж магадгүй гэхдээ 200 өдрийн мөнгөний average гэдэг бол stock хөрөнгөний зах зээл яг жинхэнэ stock market-ийн хувьд бол хувьцааны хөрөнгөний зах зээлийн хувьд бол ажлын бус амралтын 2 өдрүүдийг хасаад жилд 365 өдөр байдаг. 365 өдрөөс чинь хагас бүтэнсээ хасагдаа мөн амралтын өдрүүд хасагдаа 200 өдөр үлддэг. Тэр 200 өдөр бол бизнес ажлын өдрүүд. Тийм учраас тохон цаг үеийн дунджийг авчирч яадаг. Тэгээ мөн биткойн энэ дээр нэг шалгасан. Энэ дээр нэг шалгасан. Тэрнээс хойш энэ chain link бол ингэж шалгачаад шалгаагүй явж байсан. Сая биткойн татагдаад энэ хитрхи хөрцөн байсан учраас яалтчгүй ингээд дахиж тэр шалгах нь гарцааг учраас 5% үед та бүгд аяг ашигтай байл арилжааны нэг хэлбэр байж байгаа гэдэг үндснээс хэлсэн юм аа. Тэгээд за биткойны хувьд харин юу болоод байна гэхээр за энийг одоо тохиолдлоор ч юм уу яг ингээл зураа хийцээ. Тухайд бол дэлгэцсний өнгөрсөн болохоор та бүхэн яасан баг. Тэгээд энд бол угаасаа head and shoulders-ыг унсан. Тэгээд одоо entry point-ыг бол ерөнхийдөө эндээс алдаад эхлэх юм бол ер нь алдаад эхэлж өндөө ер нь доороосоо унааны тренд чинь өсөлтөн тренд чинь ингэж яваад дээрээсээ унааны трендүүд чинь
ер нь ингээд нэг шахагдах байдалтай. Энд дээр нэг дабл топ үүсгэсэн. Тийм ээ. Ингээд явж энэ нь бол эхэндээ мөргөх ёстой зэг буюу resistance. Тэгээ өнөөдөр энийгээс чалгаж чадсангууд нэг юм удаан дундын үжил хөдөлгөөнүүдийг хийгээд нэг иймэрхүү байдалтай явж байна. Тэгээд олон юм байна л да. Энд дээрээс дахиад нэг үзтгэж үзэх байх. Энийг сэтэлчих юм бол дэшээ гүйж ирээд энэ цэгийг эхэндээ сэтэлэх ёстой. Энэ улаан цэгийг тэгэхээр ер нь одоо энд бол хаашаа ч орсон жоох эвгүй. Яагаад вэ гэхээр хүмүүс зүгээр өөрийнхөө спот арилж агаар орж байгаа хүмүүс бол яг хоёр тал руу наваад гүйж болно. Ялангуяа margin leverage-тэй аккаунтуудаар одоо монголчуудыг өгшөрөхтэй арилж гэж ярьд юм билээ. Тэр арилж агаар нэвж байгаа хүмүүс бол маш өндөр рисктэй. Зөв газараа тодорхойлж чадахгүй бол энэ дөрөөсө цохиулсаар агаад ерөөсөө гайгүй арилж яаж чадахгүй шүү. Тийм учраас хамгийн зөв арга бол хамгийн боломжтой зэгүүдийг хүлээх. Одоо ялангуяа энэ дээдлийн спорт автрend үсгэж явж байгаа энэ лайныг гэр алдах юм бол тэ энэчнээс ч юм уу энэчнээс хамгийн сонирхолтой нь биткойн өөрөө яадаг вэ гэхээр энэ жижигхэн зэгүүдийг ч алдахгүй энэ минийг бол алдахгүй заавал нэг шалгаж заавал нэг үзэж явдаг юм аюутай. Тэгээ мөн та нар бодороо энэ exchange-үүд ерөнхийдөө энэ биткойн бол ер нь quant компьютерүүд тэ маш ухаалаг AI системүүд бидний хөгжүүлж үйл ажиллагаануудыг хэмж байгаа мөн том юм хөрөнгө оруулагч байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд, мөн хувь том инвесторууд, банкнууд эдгээр бол маш том тоглолтуудыг хийж яваа. Хичнээн 1000 том байлаа гэд нефт, крипто, зах зээл энэ market gap бол ерөөсөө 1.7 триллион доллар 1.7 триллион доллар ерөөсөө нийлээл ингээл. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Apple компани нийт хувьцааны хэмжээнд ч хүрэхгүй. 170 Apple компани бол 2 триллион доллароос илүү. Америк нэгдсэн улс дэлхийн хамгийн том компани тий. Тэгэхээр нэг хөрөнгөний зах зээл дээр байдаг хувьцааныг хүрэхгүй юм маркет энд ингэ явж байна. Тэгтээ мөнгө эргэж байгаа. Тэгтээ энэ дотор бол маш олон төрлийн хүмүүс байна. Ерөнхийдөө энэ нь бол маш тийм эвгүй дүр зураг шүү. Одоо бол жоохон халтсан энэ маркет ч юм бол онхон гарцаагүй. За ундгуумаа гэв за яг сайнаар бодоод ингээ үзлээ гэсэн чинь энэ нэг тийм тохиромжтой зэг биш. Тийм учраас капиталаа төгжээд эрсдэлгүй байдлаар USDT-гээр биш USD гэдэг энэ мөнгөний тэмдэгтээр өөрсдийнхөө байгаа exchange дээр бас хадгалахыг зөвлөж байна. USD зүгээр доллараар түүнээс биш Tether биш та USDT биш. Энийг ч ялахгүй хүмүүс айгүйх байх юм. Тэг ингэ зөвлөж байна. Тэгээд боломжтой байгаараа энэ бол 2000 оны bubble тий задарч тухайд 2000 он яг энэ 2000 он гэдэг энэ мөчлөг солигдоход тухайн үед бол маркет crash болж байсан. Тухайн үедээс нь тех компаниуд яаж амар унжсэн энэ талаар бас та нар үзээрэй. Энтийг төстөө энэ дүр зураг ажиглагдаж байна. Мөн түрүүнд дурдсан энэ USDT гэдэг энэ хүн Tether-ийг ерөнхийдөө бол яахыг энэ одоохондоо хүлээжсэн дээр шүү. Тэгэхгүй бол энэ маркетер байгаа эднэр ингээл асуудал учраад эхлэх юм бол эн чинь нэгдүгээр цөм мон чинь. Яг бодит байгаа тэр үнэлгээ тэр зүйлс нь гэхээр ерөөсөө л энийхээ 3%-нд ч хүрэхгүй хэмжээний мөнгө байгаад байгаа байхгүй юу. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хаамаагүй нөхдүүд гарч ирээд нэг юм гаргаж ирээд энэ тэгээд дэшег одоо ер нь бол энэ талаар бол мэдээлэлтийн дүнгууд харахад эхэлсэн байгаа. Тэгээд та нар уншаад өөртөө судлаад үзээрэй. Тэм учраас энэ харьцаж байгаа гол хэмжигдэхүүн анги алга болчихсон бол биткойн чинь яах вэ тийм ээ. Энд чинь 58 биллион доллар гэж байгаа штэ. Тэр сайн бодож үзэх хэрэгтэй шүү. За юм байна. Арилжаанд нь амжилт төсөй. Ер нь тэгээд нэг зүйл бол монголчууд маань энэ хөрөнгөний зах зээл, хувьцаа, крипто, тэгээд forex эдгээр зүйлүүд рүү ингээд орж байгаа ер нь судалж эхэлж байгаад бол туйлын сашаалтай байна. Яагаад вэ гэхээр энэ бол бидний бас сурж болох, амжилт гаргаж болох ийм талбар. Ер нь дэлхий дээр байгаа хамгийн том мөнгөний тоогоо гэсэн үг. Энэ зүйлийг хожууч гэсэн ойлгож аваад маш их баяртай байгаа.
За тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Өдрөө сайхан өнгөрүүлцгээрэй.